Мэдээ үргэлжлүүлж байна. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш нарын бүтээсэн бүх төрлийн автомат хаалт онгойлгодог чипийг нийслэлээс дэмжиж 9 төгрөг суйрлуулахар болжээ. Эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн энэ чипийг Баянзүрх дүүргийн гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг орон сууцны 100 байршилд суулгаж туршсан байна. За энэ хугацаанд цагдаа дуудлага авсан даруй цаг алдалгүй хотгон хороололд нэвтэрч гэмт хэрэг зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авч тасан сэргээсэн зэрэг олон иргэдүүн гарчээ. Дотоод иргэний их сургуулийн цахим зайн сургалт хариуцсан ахлах мэрэгжилтэн Баттүр цагдаа онцгой ойдол түргэн тусламжийн төвд ирүүлсэн дуудлага мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор бүх төрлийн автомат хаалтыг нээгт зориулт бүхий смарт чипийг санаачилсан юм а. Улмаар цагдаагийн ерхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон дотоод иргэний их сургуулийн ахлах мэрэгжилтэн Баттүр, шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш дэд профессор Тэнгис Дорж Ганхуйг нартай хамтран хотгон хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээжээ. Гол шалтгаан маань төслийг яг энэ түргэн тусламжийн үйлчлэгийг авахд над дээр яг өөр тулгарсан асуудал байсан. Би гэхдээ хоёулаа байхад манай ээж ингээд өвдөхөд би гарч яалчуугаа гарч автомат хаалтыг нээх, орцныхаа хаалтыг нээх хэрэгцээ шаардлага үүссэн. Гараад 3-5 минут хэрэгтэй хүлээж авахд гэрт юу болж байгааг мэдэхгүй байсан. Тэгэхээр энийг яагаад ингээд автомат хаалтаар ингээд нээчих болдог. Эмч маань түргэн тусламжийн машин өөрөө яагаад нэгээд нээж болдгоо юм бэ? Мөн ажилдаа явах хугацаанд ингээд түргэн тусламжийн машин маань орцны хаалтны гадаа очиж зогсчихсон. Цаашаа 20-30 минутын цаана орон сууцны бункер шатаж байгаа. Тэр бункер шатахад манаас газ ногч мөрө хумтай ус бараг үүж байгаа. Энэ маань бас энэ асуудлыг бас төслийг хэрэгжүүлэх гол санаа болж өгсөн байж байгаа. Галын машин ингээд байрны гадаа очиод хаалт онгойлгохыг хүлээгээд зогсож байсан юм эмнэлтэд дур зураг саяхан Монгол тохиолдсон шүү дээ. Бас нэг тохиолдол нь юу байсан бэ гэсэн чинь хаалтыг онгойлгосон чинь орж иддэг. Галын машин, дөрвөний машин гэдэг чинь цагтаа уралдаж явж байгаа. Хүний амь насыг хамгаалах гэж, эд хөрөнгийг аврах гэж цагтаа уралдаж явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бид өөрчлөх цаг нь болсон. Энэ чипийг онгойлгодог байх ёстой. Онгойлгохоос гадна энэ хаалтны хэмжээ дамжаа гэж нэг зүйл байх ёстой. Энэ стандартыг бид нар боловсруулж мөрдүүлэх ёстой. Тэгээ энэ тал дээр би та бүхнийг үргэлжлүүлж хамтарч ажилласаа гэж хүсэж байна. Мөн нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1288 автомат хаалт байгаа гэх судалгаа байна. Цаашид автомат хаалт нийлүүлж суйрлуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж багш нарын уг бүтээлийг илүү боловсронгуй болгоход мэдээлэл технологийн аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.